Танд хэрэгтэй үгийг хэлэх өнөөдрийн өглөөний хүн хэн байх бол? Таныг түүнтэй холбох төлгөөн Их дэлхий радио 107. Их дэлхий радио 107. Өглөөний хүн. Гоц ухаанд Вил Хантон. Гүд Вил Хантинг бол хүн байхын мөн чанарыг үн цэнтэй нь ухааруулахын дээр амьдрал дээрх олон чухал эмзэг сэдвийг хөндсөн бүрэн хэмжээний дэлгэцийн бүтээл юм. Тус киноны гол дүр болох гоц ухаанд хүү Вил Хантинг нь математикийн шинжлэх ухаанд сахиур агалахаар заягдсан Хосвисод Авьястан. Харамсалтай нь тэр хорвоо ертөнд хувь тавилан хүмүүсгээд амьдралын бүх зүй тогтлыг бүхэлдэн судлаад ойлгоод барчихсан мэт юунд ч чичээх сонирхолгүй гүн дотгошоо хэнэггүй нэгэн болж төлөвлөсөн байдаг. Гэвч аргагүй тодод хичнээн нуугдлаач бусдын анхааралд өртөхгүй байхын аргагүй тул сургуулийн цэвэрлэгч Суут залууг математикийн шинжлэх ухааны салбарт дээрээс хоёр тооцогдох нэр хүнд өгөхий шагналын эзэн их сургуулийн багш профессор Жерри гэгч бие тоосон хямсгараар олж харснаар үйл явдал өрнөнө. Тэрээр өнгөл засаагүй очир эрдний чулуун мэт байглаасаа заягдсан суу билэгт залууг өөртөө ашигтайгаар өөдөнд татхааргаа сүүгчилж эхлэх авч санснаар болдгоо хорвоо гэгчээр өөрийгөө хит мэдэр ч гэсэн биелхүү чихрэн туурдах хүүхэд шиг түн рүү шууд гүйгээд очихгүй дээр аль хэдийн ноцтой эрэгт оролцолтод амтсан байна. Үгээгүй ядуу хүн шагаанчны алт тулахтай адил үнэлж баршгүй гоц ухааныг өөр хэн нэгэнд алдахгүй гэсэндэ профессор Жерри хэнэггүй залууг цагдаагийн хяналтнаас өөрийн нэр дээр батлан дааж улмаар түүнийг 7 хоногт 2 удаа сэтгэл зүйчтэй уулзуулж яхаар тохирдог. Амьдрал үнэндээ араас уншигддаг ном юм гэгчээр азтай огш Жерри одтой Вил хоёрын таархан учрал хэн хэнийхэн төсөөлж байснаас тис өөр зорилгын төлөө байсныг төгсгөлөөс нь таарж болно. Тодруулбал Вил хүү Жерри багшаар дамжуулан хөрөнгө мөнгө алдар нэрийг олох биш харин 3 дахь 4 юу 18 жил танилсан эхнэрээ алдсан шархан аниж амжаагүй яваа ах мод сэтгэл зүйч Шон гэгч айдуу дүлгөөнөртэй танилцах тавилантай байв. Насаараа тооны ухаан судалсан эрдэмтдийн 2 жил ноцолдож буй томьёо бодлогыг 2 чүрхгүй цагийн дотор гашлах зүйлгүй баталчихдаг Вилийн хувьд өөрийг нь өвчтөн шиг үзэх сэтгэл зүйчдийн төвчээрийг барах нь магадгүй хялбар байсан биз. Харин амьдралыг сайн муу зовлон жаргалтай ухаарч харилцаар ирсэн Шон бол бусад сэтгэл зүйчдээс тэсонд арга барилтай аль болох бодит байдал амьд харилцаан дээр тулгуурлан ажил үүргээг гүйцэтгэдэг нэгэн байж таарна. Тэмч учраас тэрээр амнаас нүг унахад тун бэрх хаалттай залуу суутныг яавал өөрчлөгдөх зам руу оруулж болох вэ хэмээн бүтэн шөнийн турш виски шимэн эргэцүүлдэг. Ингээд тэр маргааш нь Вилтэй 2 дахь удаага уулзахдаа одорсон үгийн оройр нь ортол чухам нэг шуудхан хэлдэг. Тэгэхээр амьдралыг бясалгахыг Шон болон алдахад бэлэн Вилийн хооронд өрнөх тэрхүү ярианаас онцлон заримыг нь танд хүргэе. Өмнөх уулзалтын үеэр Ахмад сэтгэл зүйч Шоныг уурлуулж чадсандаа Вил дотроо додгорсон. Харин Шон хэлдэг. Чи зүгээр л хүүхэд. Юу ярьж байгаагаа өчүүхэн ч ойлгохгүй байгаа хүүхэд. Чи босноос гарч үзээгүй. Уран зургийн тухай чамаас асуувал тэр тухай гарсан ном болгоныг ярих байх. Микеланжело гэхэд чи мэднэ. Амьдралын замнал, улс төрийн үзэл, Ромын пап тэр хоёрын харилцаа, бэлгийн чиг хандлага, уран бүтээл, тийм үү? Гэхдээ системийн сүм ямар үнэртэй хэлж мэдэхгүй байх. Чи эзэж тэнд очиж тэр гоёмсог таазыг нүдэрэ хараагүй. Нүдэрэ харах өөр шүү. Эмэгтэйчүүдийн талаар чамаас асуувал өөрийн сонирхлоо хуваалцах л байх. Гэхдээ өглөө нэгэн эмэгтэйн хажууд норноос сэрээд үнэн сэтгэлээсээ баярлах ямар байдгийг чи хэлж чадахгүй. Чи өгн сүрхий хүүхэд. Дайны тухай асуувал Шекспирээр галлах байх тийм үү? Дахин оролцоцгоё, эрхэм нөхдөө гэдэл. Гэхдээ чи дайны утаа өнөрлөөгүй. Хамгийн дотн нөхөрчин чиний үр дээр аврал ирсэн нүдээр чамайг ширтсээр эцсийн амьсгалаа хураахыг нь чи хараагүй. Хайрын тухай асуувал чи шүлэг уншиж өгөх байх. Гэхдээ чи тэр эмэгтэйг хараад өөрийгөө ямар хөөрхөлтөй болохыг мэдэрч үзээгүй. Хэн нэгэн чамайг харцаараа нумхруулж чадахыг, Бурхан чамайг тамийн гүнээс аврах сахиусан тэнгэрийг зөвхөн чамд зориулан газар дэлгээсэн мэт санагдахыг, тэгээд бас өөрөө түүнийхээ сахиусан тэнгэрүүлж юуж тохиолдсон үргэлж түүнийхээ төлөө байхыг чи мэдэхгүй. Өөрөөсөө илүү хайрлсан хүнийг алдтал жинхэнэ хагаслыг хүн мэдэрдэггүй болохоор чи хагцал гэж юу болохыг мэдэхгүй. Хэн нэг чи тэгж хайрлаж зүрхэлсэн гэдэгт би эргэлзэж байна. Би чамайг харахад өөртөө итгэлтэй ухаалаг залуу харагддаггүй.
Бие тоосон цадиггүй. Аймхай хүүл харагддаг. Гэхдээ чи гоц ухаантай байл. Хэн ч хүнийг үгүйсэхгүй. Чи өнчин бэз. Оливер Твистийг уншсан гээд би чиний амьдралыг ямар хатуу байсныг сэтгэл чинь юу мэдэрдэг. Чиний хэн болохыг тоочно гэж бодож байна уу? Тэгээд л чамайг дүгнчихв. Ер нь л чамаас юу ч олж мэдэхгүй учраас надад огтхон чамаагүй. Номноос би чиний тухай уншихгүй. Харин чи өөрийнхөө тухай хэн болохоо надад ярил. Би шимтэн бас ойртон. Чи үнийг хүсэхгүй тийм үү? Чи амнаас гарах хүнээс үтлээ хайж байгаа. Чиний мэд хэрэг гэж хэлчихэд Шон яваад өгдөг. Харин Вил өөрийгөө өнөөдрийг хүртэл юун дээр торчхоод байснаа сая л нэг олж харах шиг болдог. Тэгэхээр эрхэм сонсогч минь, хүний нүдэнд үл үзэгдэх сэтгэлийн үнэт зүйл гэдэг бол ямар ч мэдлэг боловсрал, хөрөнгө мөнгнөөс илүү юугаарч орлуулшгүй асар их хүч байх ажээ. Тиймээс хүн хэн нэг хайрлах шалтгаантай байгаа цагт амьдарч байдаг. Аз жаргалын тухай бодох тэнхээтэй байдаг. Энэхүү чухал үзүүлэлтийг ихэнх нь хүн чанар гэж нэрлэдэг бол энэ удаад би хүний хүн хэвээр нь байлгах, магадгүй дотроос нь гэрэлтүүлэн сэргээгч сайн санаа, сайхан бодол бүхний үндэс хүч энерги гэж тодорхойлох байна.